Манай бодлын байна. За, планимент бид гурав бодлосоо гараад дрон цуггаа явж байна. Тэгээ өчигдөр шин бороо ороод яг одоо олох гадаа аюу гоё чиштэй. Яг гоё дулаахан байна. Тэгээ өнөөдрийн маань аялал эхэлж байна. Бид гурав ямар ч байсан өнөөдөр хийгээд гоё үзэхэд төлөвлөсөн байгаа. Тэгээ үзгээд өглөөний цайнд орчоод тэгээ гаравч байна. За Туркид ерөөсөө л эсвэл айгүй өксүр, эсвэл айгүй уруу юм замтай байдаг. Энэ хөрхөн охиныг хараач ээ. Яа, сүмэл явж байна. Замууд амар нарийнхан. Өнөөдөр яах вэ? Өнөөдөр чөлөөтэй явна. Тийшээ. Стамбул, шинэ Стамбул. Стамбулын Аз төмөсөг. Ихмэд очсон юм. Тэн боросоор байна. Бороо орж байгаа хэрнээ айгүй бөхшин халуун байна. Бид гурав метроноос буугаад хасаа явж нөгөө амар өксдөг, урууддаг газраар явж байна да. Амар өксөө. Ингээ амар урууд. Туркад ирэхдээ өөртөө маш тохиромжтой тийм гутал өмсөх хэрэгтэй. Тэгвэл аюу бүсэж уруудж явнаа. За бид гурав аялал үргэлжилсээр бид гурав яг одоо Босфорын хоолой ирэг Карпаташ ирэг дээр ирсэн байна. За эндээс бол усан онгоц завнууд маань олон тал руу салаа болж явдаг. За өөрөөр хэлэх юм бол усан онгоцны буудал гэж хэлж болно. Бид гурвыг явж байгаа энэ өдөр бол бороотой өдөр байсан. Гэхдээ шиврээ маягаар ороод маш гоё дулаахан ийш тийшээ явхад тохиромжтой цаг агаар тэгээд орчин нөхцөл айгүй гоё таатай юм өдөр байсан. Тэгээ бид гурав энэ хавтайгаа танилцаад тэгээ энэ хавьд бид гурав нэг ажилдаа ирсэн. Тэр ажлаа ерөнхийд нь бүтээгээд болгочоо тэгээд аяллаа цаашаа үргэлжлүүлээд явж байна. Стамбул хот нь болохоор Туркийн хамгийн том хот бөгөөд Европ ба Азийг холбосон дэлхийн түүхэн хамгийн чухал хотуудын нэгд ордог. За тэгээд хотын төвөөр Босфорын хоолой дайран өнгөрч хотыг бол Европ ба Азийн хэсэгтээ юм хуваадаг онцлогтой.
Стамбул буюу Турк улс нь хүн ам нь 16 сая орчим Европын хамгийн том хотуудын нэгд орно. За тэгээ байршлын хувьд бол Мармарын тэнгис, Босфорын хоолой, Хар тэнгисийн зааг гэж явна. За Стамбул нь түүхэндээ бол Византи буюу манай эртний өмнөх 660 он за мөн Ром, Византийн эзэнт гүрэн бидний сайн мэдгээр бол Османы эзэнт гүрэн гэсэн нэр үүргийг бол өнөөг хүртэл дамжин иржээ. 1453 онд бол Османчууд хотыг эзэлснээр Исламын ертөнцийн томоохон төв болсон гэж түүхэндээ бичигдэн үлдсэн юм байна. Стамбулд байдаг ер нь бол хамгийн том зах дээр ирлээ. Энэ болохоор Grand Bazaar гэх юмтэй. Одоо бүр ертний зах байна. Базар гэдэг алдартай юунд нэрсэн байна. Зах дээр нэрсэн байна. Энийг үзэн сонирхоод тэгээ гадаа аягүй боротойгоо болохоор энийг үзээ тэгээд өнөөдрийнхөө аяллыг өнгөрүүлнө. Өнөөдөр буудалдаа ирэхгүй очиж амарна. Тэгэхээр энэхүү Grand Bazaar зах маань бол Стамбул хотын хамгийн алдартай дэлхийн хамгийн эртний бөгөөд том битүү захуудын нэгд ордог юм байна. За байршил нь болохоор Стамбул хотын Султан Ахмед дүүрэгт байрладаг. 1461 онд бол байгуулагдчихсэн юм байна. Тэгээд ерөнхийдөө бол 4000-аас дээш дэлгүүрүүд бол энэ захт байрладаг. Нийтдээ 60 ийм битүү гудамж бүхий өдөрт бол нэг 250,000-аас 400,000 орчим хүн бол орж гардаг ийм том зах байна. Тэгээд алт мөнгөний идэлэл, хэвээс арьсан идэлэл, за мөн гар урлалт, түүрк хамттан гих мэтчлэн маш олон зүйлийг нэг дор одоо худалдаалдаг эртний зах байна. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээ энэ өдөр бол нэлээд бороотой өдөр байсан болохоор бид гурав эндээс гараад тэгээ замдаа хоолын газар орж хоолоо идчихэд тэгээд буудалдаа очиж амарсан байгаа. Харин үргэлжлүүлээд бүгдээрээ дараагийн өдрийн бичлэгтээ танилцъя. Өглөөний мэнд. За өнөөдөр 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байна. Бид гурав яг одоо хотел хүлээлгэж өгөөд тэгээд өөр газар байрлана. Тийшээ явах га такси дуудчаад хүлээж байна. Туркд өнгөрөж байгаа өдрүүд бол үнэхээр гоё өдрүүд өнгөрч байна. За бид гурав ингээ ачаагаа бэлтчихээ. Аялгаа. Мөр ихлүүлээ гэж байна. Таксин дээр ирсэн. Алдарт хөшөө юм вэ? Наагур арай хашаалсан байна. Бид гурвын хотел яг энд байгаа. Энэ байшингийн хажуу талаар эргэл яг төв дээрээ байрлалаа. Сая бид гурав чагаа оруулж тавьчаад явж байна. Манай хоёр тэнд намайг хүлээж байна. За бид гурав одоо хотелд ачаагаа оруулж тавьчаад гараа явж байна. Эндээсээ бид гурав Ази хэсэг рүү явна. Тэгээд тэсний гоё үзгээд кино.
Энэ байна. Уши янаас мэцгано. Сая. Буудлын руугаа ачаагаа ороос нь түүх ярьцгаая. За тэгэхээр манай буудлын болохоор манай хоёр давхар байдаг. Миний янзаас Тэгээ яг 3 давхар тий. тэгээд энэ болохоор нийтдээ 6 давхартай гэж би бодсон. Лифт авахгүй. Лифт авахгүй заяа. Тэсний ингээд Шатны амар гоё нарийнхан. тий. Гэтэ ингээд сатан дарих мөрсөн нэг юм нэгээд ийм. Тэнгүүд Харуулнаа тэр шатныхаа бичлэгийг хийнэ те. тэнгүүтээ босож унчих гэдэг. Яг фитнесийн дасгал хийж байгаа юм шиг. Чичгээ ажиллауллаа сая бол. За ингээд гайхамшиг үргэлжилсэн. Бид гурав явсаар Стамбул хотын хамгийн том сүм болох Чамлижа хэмээх нэртэй сүмдэр ирсэн байна. Энэхүү сүм нь болохоор Стамбулын Азийн талд Üsküdar дүүрэгт бол байрладаг. Тэгээд Туркийн хамгийн том сүм гэдгээрээ үнэхээр их алдартай юм байлээ. Энэхүү сүм маань 2019 онд нэгдсэндээ ойролцоогоор бол 63,000 мөргөлчин нэг дор багтах боломжтой Стамбул хотын альж талаас харагддаг юм өндөрлөг байршилд байдаг. Орчин үеийн болон Османы уламжлалт архитектурыг хосолсон гэдгээрээ алдартай гайхамшигт сүм байх нэ. Бид гурав Стамбулын хамгийн том сүмд нь орж ирлээ. Нилээ явж ирлээ. За яг одоо мөрөглөлийн цаг нь эхлэх гэж байна. Тэгээд эрэгтэй эмэгтэй хоёрын салгч тийм байна. Айлгой дээр эмэгтэйчүүдийн мөрөглөдөг газар нь ороод ирсэн. Тэмүүлэн болохоор эрэгтэй талд нь өнгөцчтэй байна. Тэгээд одоо мөрөглөлийн цаг нь эхлэх гээд ийм газар байна. Тэгээд энэ хашаар одоо та нэрчүүд нэгэ зөвлөж байна. Маш том сүм байна.
Бид гурав сүм дээрээ нэг цаг орчин бол байсан. Тэгээд сүм рүү анх ирэхэд бол үүдний хэсэгт бид гурвыг нэг хүн өгтөж аваад тэгээд сүмийн талаарх дотоод одоо журам болон тодорхой мэдээллүүдийг бол бид гуравт өгөөд танилцаад явсан. За энэ Стамбулын хамгийн том сүм орж үзлээ. Тэгээд бас яг мөргөлдөөн тааралдаа. Тэгээд мөргөл сонсоод 2 дахь орлоонд гарч үзээд өмнөх очсон сүмүүд бол ерөөсөө 2 дахь орлоонд гарч болохгүйсэн. Тэгээ энэ удаа бол төвшөрч байна. Тэгээд ямар ч байсан аялал маань амжилттай үргэлжилсээр байна. Чамлежагийн сүмийг 2012 онд Туркийн төрөөс Стамбул хотын бэлэгдэл болох орчин үеийн боловч юм уламжлалт томоохон сүм байрах юм санаачлаг гаргаж ирсэн юм байна. Зорилго нь болохоор Османы үеийн сүр жавхлант сүмүүдийн уламжлалыг бол 21-р зуунд шинэ хэлбэрээр сэргээх явдал байжээ. Сүмийн барилгын ажил 2013 онд эхлээд 2019 оны 3 дугаар сард албан ёсоор бол нээлттэй хийж исэн юм байна. Энэхүү сүмийг зөвхөн мөргөлийн газар биш олон зориулалтаар бол ашигладаг юм байна. Жишээлх юм бол Исламын соёлын музей байна, номын сан байна, урлагийн галерей, хурлын болон лекцийн танхимууд бас байдаг юм байна. Стамбулын Аз талд байрласнараа хотын 2 твийг холбосон бэлэгдлийн ийм утгатай том сүмд бид гурав ирж үзсэндээ маш их баяртай байлаа. За бид гурав Азийн хэсгээсээ буцаад Европын хэсэг рүүгээ явах гэж байна. За эндээсээ явсан чинь нийтийн тээврийн асуудал бол учрыг нь олоход бол айгүй төвхтэй юм байсан. Тэгээ бид гурав бол энэ дуугаа автобусаа хүлээгээд сууж байгаа. Автобус маань ирдгүй. Тэгээд автобус хүлээж. Ой наадсгээ өсгөө орсон. Яагаад? Ямар нөмрийн автобус хүлээж байгаа вэ? Хаанаас хаа хүлээж байгаа вэ одоо? Oo. Temmuz şirketler. За. Temmuz şirketleriz. Аз TV'si Европ руу. Такси мэт хотын дөрөв. Үнда. Автобус нь тэгээд цагаар явсан юм шиг байна тий. Тэгээд бид гурав хүлээгээд байж байна. Бид гурав ч бас фото нашаар ирээд гоё том сүм рүүгээ орчоод за явсан байсан. Нийтийн тээвэр нь манай шиг биш юм байна. Тийм ээ? Нийтийн тээвэр нь ямар байлаа? Нийтийн тээвэр нь аюу хэцүү ойлгомжгүй юм байна. Монгол болохоор зэрэг нөгөө автобусны буудлын 2 талтай байгаад идэг. Бууд суухад аюу амар. Энд болохоор зэрэг бүр амар толгой эргүүлсэн ингээд зам нь бүр ингээд хэдэн мянган тийшээ сатаад явчихдаг байна. Хэцүү байдаг юм байна. Тэгээд бид гурав бөдч ямар гэсэн. Тэсний хаботыг осон тэгээд байж байна. Бид гурав ч одоо энэ гүүрийг давхаа. Хүлээгээд байгаа шүү дээ. Энэ гүүрийг замын хувьд бас ачаалттай байдаг юм байна. Ингээд хүлээгээд байж байна да. За бид гурав нөгөө автобусаа хүлээгээд автобус маань ирвэ. Тэгээд бид гурав эндээс өөр автобусанд суугаад тэгээд метронд суугаад бүрээд авах гэж байна. Ямар ч байсан тэгээд метро болоод явчих хаа гэж бодоод байна. За эндээс заалгаж байна хүнээр нь. Эндээс одоо автобусанд суугаад тэгээд метро сандаа. Yes.
өсөөд байна. Өсөөд байна. Хасаггүй. Мас. За бид гурав таксин дээр эргээд ирлээ. Харин одоо бид гурав үргэлжлүүлээд Таранбайн аялал хийж байна. За эндээсээ бид гурав Галата тааврыг очиж үзэх гэж байна. Тэгээд маргааш үзэж амжихгүй байж магадгүй. Тийм учраас өнөөдөр шөнийн Галата тааврыг үзэх гээд явж байна. Галата Tower дээр ирлээ. Special. За бид гурав явсаар алдарт Галата Tower дээр ирсэн байна. Өчтөрөөс гоё юм байна уу? Гоё газар байна. Бид гурав түрүү хоол идчихээ. Тэгээд яг төв дээрээ байрлаж байгаа. Тэгээд Галата Tower-аас ойрхон. Тэгээд тийм болохоор орой болсон байгаа ч гэсэн Галата Tower-ыг үзгээд ирсэн байна. Хүн зөндөө байна. Харагдаж байна. Бид гурвын өнөөдрийн хамгийн сүүлийн зогсоол бол алдарт Галата Tower байна. За Стамбулын хамгийн танигдсан түүхэн дурсгалуудын нэг бол яа харахгүй Галата Tower. Анхны нэр нь бол Христийн цамхаг нэртэй 1348 онд бол анх баригдаж байжээ. Тэгээд хотыг хамгаалах ажиглалтын цамхаг байсан байна. Одоо бол Стамбулын түүхэн газруудын нэг мөнөөсөө мөн байна. За Галата Tower-аас буцаж явна. Тийм хүнтэй тийжгнээс бомбож байна. Аюул хүнтэй юм байна. Бид гурвын алхаж явж байгаа энэхүү гудамжийг бол Стиклал гудамж гэж нэрлэнэ. Тэгээ Стамбулын хамгийн алдартай түүхэн бөгөөд амьд гудамж гэж нэрлэдэг. Тэгээд юугаараа алдартай вэ гэхээр түүхэн ийм улаан таранбай явдаг байгаа. Энэхүү таранбай нь бол 1914 оноос эхэлж ажиллаж эхэлсэн юм байна. Одоо харин хэдүүлээ бид гурвын байрлаж байгаа зочид бодолтой танилцъя. За манай байрласан зочид бодол бол Санта Лукия гэх зочид бодол байгаа. Тэгээ энэхүү бодол маань бол нийт 6 давхар өндөр ийм объект байна. За сонирхолтой нь юу вэ гэхээр манад бол цахилгаан шат бол байхгүй. Тэгээ ийм хөөрхөн нарийнхан эргэлдсэн ийм дугуй шаттай энүүгээрээ бол бидэд хөлний булчингаа ажиллуулад ачаага дэшээ өргөд гаргасан. Гэтэ бидэрт бол үнэхээр сонирхолтой гоё байсан. Тэгээ ямар ч байсан зочид бодол маань бол маш их таалагдсан, маш гоё цэвэрхэн, тухтай, үйлчилгээ сайтай ийм тухтай газраар үйлчлүүлсэндээ бид гурвын хувьд бол маш их баяртай байлаа. Ингээд бид гурвын бас нэгэн аялын бичлэг маань өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр эргээд уулзъя. Баяртай.